Зохиолч Б. Ууган Туяа. Хавар нь хорогдсон 100. Харааны үзүүрт зөөрөгмөлөх шаргалтал салхины үзүүртэл босчих гээд байгаа. Туйрмаа хөх саарал дайргаар хуччихаад туйлын хөнгөн аягийг нь дарж ядан эмзэглэнэ. Өмсөж яваа дээлнэс нь нар цансан үлмэтэг үнэр ханхалж хурамстын нар хүртэл хуурай халуун агаарт өөрөө нозоорчихуу гэлтэй. Гагцхүү алгын чинээхэн хонхрын тохмын чинээхэн газарт ам залган нэл харах хідэн борголт 100 цаг ирснийг эрхтгүй илтгэнэ. Үүрэглэн униартах талын бяцхан товгийн хажууд худгийн дэргэд мал багшран салхин доороос нь усны содон үнэр хаанхийн. Харан хойд турхан мэт боловч ховоотой ус татахта түрцсэн янзгүй завсар чөлөөгүй онгоц руу ус юулах залуухан бүсгүй ил хөл бөөдөд нүдэнд шуудал тус хойц. Хоньны сүүлч ус руу ороход үд өнгөрч хандармаа сая амсхийн мөрнөөсөө эхлэн бадайрч норгосон алчуураач мушгиж дийлэхгүй цуцсан гараа төр амрааж аваад гэрийн зүгмөрлөө. Гэрийнхээ баруун урд талаас давж ордог бяцхан онийг давах бүрдээ суман дэлтэй халтар морь хөтлгөө юутайгаа дүүхэлцэн байгаасэ гэж хичнээн өсөвч хүслээр болохгүй гаслантай. Энэ удаач мөн адил. Хандрама морныхаа амийг татсхийн алхуулангаа бутны бэл зухайг өргөтөл шүүр салтлаа. Хандрамаагийн аав нутаг нугдаа зогсохгүй зэрэгэлдээ аймаг хушуундаа алдартай уран дархан гэгдэх үл халзан толгойтой шар өвгөн байх. Хов заяаны хэслүү уйлмөрийн төлөөсөө хөөрөг дарах хүү заяасангүй. Хүний болон одох 3 охинтой өвгөн дарахныг өнгөрсөн жилийн хаврын тунцарт хаа байсан тамирын хөндийгөөс идэрхэн харахуу саатан эрдэм юугаан өвлүүлэн заагач хэмээн ах төмөр алд цагаан хадгаар өргөл барьсан ажээ. Ширнэн дарханч тус жухаалаг Монгол зангаар нэг их цааргалсангүй. Бас хүү өнөө цагийн хүүхдүүд ном эрдэм шин цагийн соёл хэмээн ошуурцгааж байхад өвөг дээдсийн өв ухааныг гэж ирсэн нь олзуурхан этгэл хэмээх цовоо байрын залуутай багшевийн барилдлага тогтоожээ. Этгэлж дарахны ур ухаанаас шамдан суралцахын зэрэгцээ хандармаагаас өөр хүн бүлгүй шахам тэднийд малах үед цааргалах хэмгүй туслахаар барахгүй өвгөнийхөө алах тушны чимээнээс давж яраад сурчсан ширнэнгийн хөвшний дунд дасаж хандармаад хорогдох болтлоо идээшжээ. Ширнэнгийнх турагмал ахивтар тэр дундаа адуу олонтой нь итгэлийн адуун дэрэмгийн хэрэг гарч хандармаагийн анхааралд өртөх. Ширнэнгийн амнаас магтаал сонсох бас нэгэн шалтгаан болох аж. Цалин цагаан мөнгийг утас шиг нарийсхан цовсандаа гөрөн сүлжхийг заан суусан ширнэн за хүмүн одоо ингээд миний чамд заах юм дууслаа. Одоо чиний хичээл зүтгэлэл мэдэх хэрэг. Хүүтний ам наашлахаас өмнө нутаг орноо зордоо. Гэхэд итгэл гөрж суусан мөнгөн сүлжээснийхээ хэмжээг алдан самгардаж хандармаа угааж суусан шаазангаа хувин руу буцаан алдлаа. Намар хаяан дэрж тааны цэцгс хагдарсан цагаар итгэл нутаг буцах болж хандармаад хэдийдээ хаанаас авч зэгснийг бүү мэд. Башрын өнгөтэй шашир хоргой алчуур бэлэглээд ирэх жилийн зуны ихэнх сард 9 төргүй зэхэр ирнэ хэмээн магнай дээр нь инхрийлэн үнсээд эргэн харсаар бараа тасарсан билээ. Гаргаар дамжин гаднах төгтөө нэдлэгдсэн хэдэн загтал ирснийг нь бүсгүй шүндэрлэн өдөр хүртлэн амаргаас сансан сэтгэлээ дэвтээж башрын өнгөт алчуурыг ингэрээсээ үл салган зуны ихэнх сартай золгосон нь энэ юм. Хандармаа морины хоосон уяанаас нүд алдрах мэт зүг буруулан ширтснэ. Гэртээ орохын үст хур дуудан домнож навсархаа нэмнээгээр нэмэнсэн хойлог өгтөн ирлээ. Амьд амтан л болсон хойно халуун нэмнээ хоёрт түүртэн нарийн улаа хилээ унжуулан айхлахыг хараад нохоо нэмнэ гантайлн хэмээн итгэсээр байгаа ээжийнхээ мухар сүсгийг шоолонгүй мушилцлаа. Орон сайлны цаг болсон ч цаг муу болохоор хөхөө хүүтэн хурганы ихийг холбон цайны сүү залгана. Зуны ихэнх сар шавтрах төхөж өдөржин үлээх халуун салхи сая амсхийг чөлөө өгсөн оройн наран доогуур нэгэн мортон айсыг харсан хандрамаагийн зүрх болиглон тонгочж сайлаа бушуу дуусгахын тус болон яарвчлав. Харин өнөөх мортой хүн дөхөж ирэхэд гөлмнийх нь дэрдийг шахсан хийгээд мөч богинтой гэлтгэх богин суртай дөрөө сэлтээр нь
Сагсуу мөнхөө болохыг нь таниж гордилго нь талаар болоход ухархайдаа тогтоогүй тусал нулимс дээлийнх нь ханцуу дээр унан шингэлээ. Мөнхөө гэрт оролгүй шууд л хандармаад холбоо хөвгтөн туслах зуураа. За хаа байсан холоос гуяа ганцгалж ирсэн хинэн мэдэгдэхгүй амьтныг хүлээсээр л байна уу. Задгаа устай газрын хүмүүсийн сэтгэл жигчгүй гэдэг юм да. Гэд нэг их сүрхий үг хэлчихсэн аятай хандармаагийн нүур рүү харлаа. Итгэлийг дуурай моринд ирмгий гэж хэлүүлэх гэснийхүү дөрөө холбоосоо авчихсан нь богино сүртэй дөрөг нь улам нүдэнд тусах болсон. Мөнхөөгийн буурал моринд тогсон ганган эмээлийг ажин дотроо тохуурхан зогссон хандармаа саяын үгсэд мөчөөгөө өгсөнгүй. Ус задгай газрынхан усаа дагдаг юм бол салхин задгай газрын чи бит хоёр ч мөн горгүй хэмээхэд мадлуулсандаа бантсан мөнхөө хий дэмий шал худлаа чангаг их чинь хөхөрлөө. Гадаа гэрт үүлгэртэн санаа алдах охиноо ажсан чимэд хөгшин тэрнийг юм нэрээд бараагаан харуулчихгүй. Эсвэл ирэхгүй гэд үг дайчихгүй юм байх та. Гэж бовтон хад шүрэн хавчны мөнгөн хаж цохиж суусан ширнэн цагийн юм цагтаал болно доо. Чийг чи ханхлах шиг. Бороо орхон дээ ашгүй. Гэхэд чимэд тэвний чинээ үлгүү тэнгэрээс бороо орох уу зөөнөөд байна уу да чи чинь хэмээн ундицлаа. Хавар нь хорогдсон зун хур хүлээн дуншиж хандармаагийн сэтгэл гуниг асгаруулан дэнслэнэ. Хур сарын битүүний өглөө ор сурггүй мэт байсан хурмстын хур шааган бууж худгийн асгарнаас өөр хөрсд газарт тунсан ус үзээгүй хурга шиг мэгдэн сандралдлаа. Үнэхээр л цаг нэрхийн үест бүхэн бэлэн олдог зам буйланд зунд хорогдсон хавар тамирын хөндийгөөс зорин ирсэн хөсгийн замын тоосыг аван эр бүр харцхийн эрдүүхэн нуглаанд уйсан буцхан тэрэ. Огторгуйн гингэрт өнгийн солонго нумрахтай зэрэгцэн ширнэнгийн уяан дээр ганган халтармар үүрсэх ажээ.